За одгон та бүхэндээ гэр бүлийн хүчирхийл болон гэр бүлээс гадуурх харилцаанаас сэтгэл зүйг эмдсэн тийм ээ. Хүний нүдэнд харагдахгүй гэр бүлийн асуудал өртөж байгаа мянган олон бүсгүүчүүдийн төлөөлөл болгож тодорхой хэмжээнд очтой орон оролцож надад хандсан хүмүүсээс кейсүүдийг өөрсдийн биеэр оруулж та бүхэндээ хүргэж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдээс нийгэмд бас ийм амьдрал яваад шүү. Хүний нүдэнд харагдахгүй юм гэр бүлийн хүчирхийллийн асуудал хэрэг сэтэрсэн байгаа гэдгийг бас та бүхэндээ харуулж энэ зүйлүүдээ очтоор одоо өөрийнх нь кейсүүдээр яриулж байгаа. Тэгэхээр энэ удаагийн кейс дээр болохоор 2 хүүхэдтэй ам бүл дөрүүлээ амьдардаг. Тэгээд 37 настай бүсгүйгийнхаа кейсийг одоо та бүхэндээ хүргэнэ. Тэгэхээр энэ бүсгүй маань болохоор гэр бүлийн гадуурх харилцаатай байна гэж одоо нөхөр нь харддаг, ажлыг хийлэхгүй мөрддөг, мөшөгдөг тийм ээ. Ажил дээр нь хүртэлээр ширээн доогоор нь хүртэл хүн байна уу гэж хардаг. За нөгөө тал дээр чийл бай өгөхөд өгөх юм бол одоо би болчих гээд байна гэдэг хоолоо амын боодог, багал зурддаг. За нөгөө тал дээр энэ бүсгүй маань өөрөө болохоор одоо биеийн одоо хилэмжээр одоо үйлдэлээрээ маш их юм дарамттай зүйлээс учруулдаг гэдэг зүйлийг бас яриад байгаа. За тэгэхээр та манад хандаж ирснээрээ тийм ээ одоо өөрийнхөө амьдралд хэдэн жил одоо энэ одоо ханижилтайгаа ханилуу одоо манад хандах болсон шалтгаан одоо та бүхэн одоо та хэлж ярьж өгнө үү гэж хэлэх гээд байна. За баярлалаа. 9 жил нөхөртөө амьдарч байгаа. Тэгээд ер нь гэр бүлийн хүчирхийлэл чинь бас нэлээд эдийн хэлбэртэй байдаг гэсэн. За зөвхөн асуудлыг бол ер нь хүн болгоо мэдж байгаа. Тэрнээс гадна сэтгэл зүйн бас хүчирхийлэл одоо байгааг би өөрөө ч гэсэн анзаарахгүй нэлээд эдийн жил болчоод одоо ойлгож ухаарад удаагүй ч гэсэн бас тэр байдлаасаа гарч чадахгүй яваад байгаа бас тийм хүмүүсийн төлөөл байгаа. Тэгэд хүн ихэндээ бас өөрөө ийм байдалд орчин бас ингэж амьдрна гэж ер нь хүн бас төсөөлж боддгоо юм билээ. Хүүхд байхад ч юм уу одоо ингээл хүнтэй сууг байхад хүмүүсийг ингээл битээ өмсөх нөхөртөө ингэж задуулсан ч юм уу ингээл нөхөр нь хараар нь тавьсан янз бүрийн асуудал сонсоод тухайд яаж ингэж амьдрдаг вэ надад би л ингэж чадахгүй салчиндаа гэл тухайд тэгж бодох ч юм уу тэгж тийм боддог байсан. Тэгэхэд амьдрал ер нь бас хүн ам гарч болдгоо тавхгүй гэсэн давгаа 13 давн гэдэг л бас тийм юм ер нь байдаг юм байна. Техний ер нь хэдэн жил ер нь асуудын амьдрал ихний одоо 2-3 жил ч юм ер нь хүүхдтэй болохоос өмнө яг би эндээ таалагдах гэж хичээгээл их сайхан байдаг юм байна. Тэг хүүхд гаргаад ирэхээр одоо миний хувьд бол ихний хэдэн жил би энэ хүнийг яг ингээд ямар ч болцлого чин сэтгэлээсээ хайрлах юм бол намайг буцаагаад хайрлна гэж ямар нэгэн одоо стануу хар сэтгэлгүйгээр хамаг байдгаараа л хамаг сайхнаараа хандж исэн. Гэтэ одоо бүх хүмүүс бас тийм биш байх. Тэгээд одоо миний давчсан хань юм уу одоо миний сонгосон тэр хүн бол бас би одоо бас одоо бүрэн таниагүй л байж тэл гэж одоо эргээ бодож байна. Техник эдэн сайхан байж байгаа хүүхд тэгээд тухайн үед бол би ингээл хайрлал бүх юмаа би өөрөө ингээл хоолундаа ингээл тэр хүнээр халамжлуулах биш би өөрөө л ингээл хамаг бүхнээ зориулаад яваад исэн байлээ. Тэг хүүхдтэй болоод ирэнгүү жирэмсэн болоод би ядардаг ч юм уу нууц нэг нэг хаяа нэг хоол игээд өгөөж мөрөж нэг гойсон тохиолдолд би хоол хийж чаддгүй ч юм ингэдэггүй тэгдэггүй гэд тэгдэг байсан байлээ. Тухайн үед бол би анзаарахгүй. Таамаглах гомдсыг л өнгөрөөд байсан. Хүүхд гараад одоо хасаа харилцаад их ёстой ч юм уу мэдгүй тэгээд нөгөө би эндээ нөгөө таалагдах гэж хичээгээ болоод одоо ингээл нэг тийм үе ирсэн байхгүй тэрнээс хайр халамж нэхэл. Тэр үнд ч гэсэн бас одоо нөх хөвч явахтаа л амьдрал нуруунд дэр нэхэр бас хэцүү байсан баг. Тэгэл хоёр талаас ингээл би энтэйгээ маргалдах зөрчилдөг үе ингээл гарсан. Тэгээд хэдэн жил болж байгаад одоо нэг 5-6 жил рүү ч юм уу оронгууд миний хувьд толгойд эмхтэн өөр нь зөөлөн байдаг баха. Миний хувьд толгойд за энэ хүн ингээр дургүй ингээр энэ хүн ууралдаа за шиг ингээд яах вэ гэд айгуух тийм болт хийж өгдөг болцсон. Манай нөхрөө бодлогод бүр эсэргээрээ ингээд чи тэгэхгүй тийм гэл бүх юм дээр ингээд намайг буруутгаал. Бүр нэг одоо миний бодлоор хоёулаа ингээд би нэг ойлгоод одоо сайхан амьдрал тогтох хэрэгтэй адил бүр эсэргээрээ болж ирсэн. Тэгэд тэр үед би уусаад ингээд юм болгон дээр цаа ингээд маань нөхөр байн чи юм уу чи ингэхгүй өрөвтэй ингэхгүй байна. Ингээд хүүхдээ аваад ханаа төрсөн ч миний буруу ямар нэг юм болсон ч миний буруу ингээл цац маа нөхөр ядраад ингэж байгаа юм байна.
ажлахтай ингэж байгаа юм байна гэл ингээл уурлаад байгаа юм байна гэж ойлгож хүлээд гэж аваад идэг байсан чинь сүүл рүүгээ ингээд юу ер нь ингээд хийм биш болоод эхэлж байгаа байхгүй. Би чинь ерөөсөө ингээд өөртөө итгэлгүй. Бүх юмд буруутай ингээд бүх юмд өөрийгөө ингээд буруугүй гэдгийг нотлох ингээд шаардлагатай болсон. Тэгээ удаа ингээд байгаад хахаар өөртөө итгэлгүй болж байгаа. Тэгээд нөгөө бусдтай ингээд байнга хацуулагдахаар ингээд өөрөө ирэхгүй ингээд хүн өөрийгөө ингээд би зүгээр юмд явсан ч гэсэн найз нөхдөд уулзсан ч гэсэн за хин байгаа ингээд зураг авч тэр үнд баталж харуулах ч юм уу тий. Тэр үндээс хинтэй авч яасан гэж уурлаагүй байсан ч гэсэн л би цаанаа ингээд нөгөө байнга өөрийгөө би одоо ингэж ингээд нотлох баримт цуглуулж тий дараа нь тэр хүн ингээд угаасаа уурлах нь тодорхой тухайн үед намайг зүгээр ингээд гаргасан чи дараа нь заавал уурлана. Чи тэгэхэд тэгж гарсан гэхэд тэгсэн эсвэл тэгэхэд тэгж ярьсан ч юм уу ингээд байнга тэгдэг учраас ингээд би өөрөөр ингээд байж чадхаа болоод болцсон. Тэгээ яавал энэ хүнийг уурлуулахгүй ах уу? Хоол хийсэн чинь энэ хүнд ямар таалагдах ямар хоол байна? Өөрийнхөө тухтай байдал, өөрийнхөө одоо аз жаргалтай байдал мэдлэг ерөөсөө бодохгүй. Тэгээ энэ хүрэл тэр хүнийг л уурлуулахгүй, тэр хүнд таалагдах, тэр хүнд л гоё байх юм сонгосон ч тэр хүнээс асууж тэгдэг ингээ өөрийн мэдлгүй тэр хүний тааллыг нийцүүлж амьддаг ингээ болцсон байгаа. Одоо ингээ өөрийгөө харахад тэгээ өөрөө заримдаа ингээ аз жаргалтай ингээ байхдаа гин буруутай юм шиг тий. Нөө өөрөөр ингээ гоё байж чадгаа болцсон байгаад байгаа байхгүй. Тэгэд ингээ мөнгө олсон ч өөртөө ингээ заримдаа юм авсан ч нөхөр баян ингээ чи өөрийгөө боддог. Чи өөртөө юм авчлаа. Чи мөнгө олцсон байна. Гэр орныхондоо ингээ өгсөн ингээл бас баян гүтгүүл шүү дээ. Тасим дээрээ ингээ тэтгэртэйгээ ээжсэн би өөрөө ингээ мөнгө олготой зээлч юм уу дэлцээ ээж дараа өгнө гэл бодит байдал дээр би аваад байгаа хэрний нөхрөө явдал ингээл байнга л гэж өгдөг. Намайг манай гэрийнхэн бүр ингээ зарцсан. Манай нөхөр зарцсан. Тэгэл нөхрийнхөө олсон мөнгөөр би гэр орныхоо тэжээж амьддаг. Манай гэрийнхэн тэгэл ажил хийдэггүй. Тийм л ах トゥ гэрээ худалж болох ажлаа явуулчих. Тийм л хүмүүс болцсон байгаа байхгүй. Тэр хүний нүд дээр үгээрвэл тэгээд одоо таныг ингээд бидчээ хаалтаж сэтгэл зүйн дарамт болон бие хилэмжийн дарамт үзүүлчихсэн байна уу? Тэр зүйлүүдээр. Тий одоо ер нь тэр байнга тэр бүхний үр дүнд би өөргөө ингэж одоо ингэж мэдэрч ярьж байгаа байхгүй. Одоо нөө гэрээндээ одоо би чинь дэрэгд нь уцаар ярьж чадахгүй шүү. Өөрх нь ах トゥ нар найз нөхдөдөө. Яагаад? Тараа ингээл танах юм гэсэн тэгсэн. Санамсаргүй ингээд одоо нэг таньдаг хүмүүстэй хамт нөхдөд хамт явж байгаа таарчих юм бол тэр хүн ингээд надаас нэг юм яттай юм биш юм ярина шүү. Тэнгүү танаа тэр чинь ингэж ярьсан танаа тэр чинь ингэсэн та нарын юм тийм гэл байнга тийм. Тэгэхээр одоо би нөхдөд хамт явж таньдаг хүнтэйгээ таарч байгаа гэдгээ сайн. Нөхдөд хамт байхдаа одоо өөрийнхөө таньдаг гэр бүлийнхэн ах トゥ нартай ярихаа сайн. Яагаад гэвэл дараа нь ингээл таслахын дараа ч юм уу эсвэл хэд хоногийн дараа нэг урлагтай ч юм уу танаахан тийм тэгж ярьсан. Зүгээр ингээд асуусан юм хүртэл танаахан ингээд тийм байна тийм гэл байнга тийм. Тэгээд гэр бүлийн хүчрхэл дээр одоо үг хэллэг ямар үг хэллэгээр нь ашигладаг танаа нөхөр? Яахан гэдэг үйл амны уншлах нь. Тэгээд байнга нөгөө манай ах トゥ нар гэр бүлийнхний худалчлага ажиллаа ирсэн ингээл тийм л байнга. Ихтэйчүүдийн бүгднгийн аригчин, ихтэйчүүд ингээл баг бүгднийг яах. Тэгээд би талдчихсэн зүйл байдаг уу? Яах вэ? Тэгээд одоо хаалаа баажсэн. Тэгэл нөгөө түлэх мөлөх асуудал бол. Одоо тэр ихтэй хүмүүс бид нар түлэх зүгээр ингээд түлхэгдчихэл одоо хитэн мэдрэн цааш шидэгдэл байна шүү. Тэгээд тэр миний бол зодсон боддгоо зүгээр л түлхээдтэй сүртэй. Тэгээ та ингээд танд одоо ингээд хоолойг нь боогоо түлхээд ийм зүйл одоо тийм ээ элдвэр хийж байхад хууль хяналтын байгууллага тандж ирсэн байдгүй. Хандчихсан. Тэгээд яаж дууссан? Ямар арга хэмжээ авчихсан? Эхний удаа бол 7 хоног үлээ баривчлалт юм билээ. Тэгэд одоо тэрнээс хойш манай нөхөр нөгөө дахиад намайг цагдаад өгөх юм бол нэг сар баривчлалт ингээд мэддэг болсон. Тэгэл намайг нөгөө ингээд одоо ингээд яспас ингээд харьцаад хэлэнгүүт ингээд зохиж мохингууд нь би одоо ингээд чи намайг дээрлэхлээ би цагдаад хэлэнгэл тэгэж тэнгүүд эмхтэйгээрээ түр барь цагдаагаар түр барьж намайг айлглаа гэл. Тэгэл нөгөө намайг шоронд хийсэн.
өгч юм уу гэл. Аа тийш тэгээд дахиад ингээл дуудаад өгч юм бол бараг тэрнээс юм болно. Тэгээд өнөөгийн тус ингээл нэг амьдрал юм чинь. За бас ингээл заавал гэж мөнгө үнэтэй яах вэ? Тийм хтөн чинь бас амар гинэн штэ. Тэгээд тэдний тийм үеийн дараа тэр хүн чинь амар нөгөө уучлахгүй айгүй өөр хайртай болно. Тэгээд за ингээл дандаа юм уурлаа дандаа муухай байдгүй юм чинь. Тэгээд тэрэнд нэмэгтэй уурал за бас нөө яад одоо ингээд засарчгүй гэж амар их нээдэг гоёддаг байхгүй. Одоо ингээд энэ замжангаа маань хөр амар муухай зан гаргаал. Манай хоёр хүүхдийг хүртэл ингээд надтай хайрт болохгүй зунж ингээд ийш тийш нь авч явал ямар янз бүр хэлээл тэгэл байгаад гэсэн. Тэгээд одоо намар болоод ирэнгүүт нөгөө амтд ичээндээ ордог шиг маань хөргөх дээр л одоо та чихэн амьдралаа ингээд хацсайгаа мэрэл одоо ингээд намараас хойш одоо юу их яах вэ амьдралаа яах вэ гэх юм бот нэрээ одоо ингээд гай болчих юм болов уу одоо сэтгэл ингээд харцнаал байж байгаа байхгүй. Тэгэл нөгөө муухай аашаа гаргангууд нь гомдол уйлал нэгэсэндээ ингээд сэтгэл зүй тэр нэг сайхан аштай болохоор ингээд сайхан байгаа л муухай алгууд нь хямраал нэг амар өндөр тавтамжтай нэг давлгаан дунд амьдарч байгаа юм шиг л. Ер нь тийм. Тэгж амьдарч байгаа. За тэгэхээр манай 37 настай бүсгүй бол өөрийнхөө тодорхой хэмжээнд богино хэмжээнээс кейсүүдээр та бүхэндээ өргөж байгаа. Тэгэхээр эр хүн та аль явах хүүхдийг тийм ээ амьдралд нь болгоно бүтэн над жаргалтай амьдруулна гэж авчаад эцсийн мөчөд одоо тийм ээ хардаас ирдэх бие хилэмжээрээ биеийн хүчирхийлэл үлдэх нөгөө тал дээр одоо тийм ээ гарч орохт нь хүртэл тий хардаж одоо нөгөө эхнэр маань одоо тийм ээ гарч орохдоо ийм найзтайгаа байна тийм газар явж ийн гэж зургаар одоо баримтжуулж одоо нөхөртөө өгдөг харуулдаг ингэж гарч ордог бас ийм зүйл бас баймарг байна. Тэгэхээр энэ зүйл бол ганцхан танд биш олон бас цөөнгөө одоо ээжүүд бол эмэгтэйчүүдийн дунд энэ асуудал бол явагдаж байгаа. Тэгэхээр ийм зүйл бас байгаад юмэрг байна. Тэгэхээр энэ хуулийн хэлтийн байгууллага бол чааш та хандаж илгээд тийм ээ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь бас ийм асуудлаар далд бас байгаад байна. Хожим хойны одоо үр хүүхдээ бодоод цагдаад хэлэх юм бол одоо тийм ээ одоо энэ асуудал чи одоо миний буруугаас болсон гэж одоо хил өргөдөл гомдолтой гомдлгүй гэж хэлгээд зүйлийг одоо албан хүчээр хилүүлдэг ч юм уу бас ийм асуудлууд бас байгаад байгаа. Тэр нөө бүсгүй маань болохоор үр хүүхдээ бодоод нэгэнд амьдарч байгаа юм чи хүний мог үзээ яах вэ гэд юмд бас тэсээ тичээд тавьчээд яваад байгаа маш олон хүмүүс байна. Тэгэхээр та бас манай одоо тийм ээ илүү кейсүүдэд одоо чочноор одоо ирж өөрийнхөө амьдралд одоо тохиолдож байгаа зүйлийг олон бүсгүүчүүдээс хүргэж ирсэн. Энэ зүйл бас миний амьдралд алт хэлбэрээр явагдаад байна шүү гэдэг зүйлийг бас ирж одоо тийм ээ өөрийнхөө хэл яриагаар одоо өгсөнд маш их баярлалаа. Тэгэхээр яг энэ ямар сэдвийг одоо голжилж нийгэмд бас ийм зүйл байна шүү гэдгийг яг өөрийнхөө амьдралаас яг туусан зүйлээ богино хэмжээнд та ингээд хүргдээ яг ямар зүйлийг бодож та энэ кейсийг ер нь ярих болсон. Нийгэмд бас хэрэгжүүлэлэг болгож хэлэх зүйл таны зүйл бас байна уу? Ер нь одоо заавал зөвхөн асуудал угаасаа хүмүүс тэр бүгд ингээд хүмүүс гэр бүлийн хүчирхийлж мэдж байгаа. Ер нь ингээд хайртай хүмүүсээс чинь тусгаарлаа тий өөрөө чинь дуртай байсан юм дургүй болгоод ч юм уу ингээд заавал хүчээр биш. Энэ хүмүүс чинь бас юу яадаг байхгүй ингээд энэ чинь стам уу одоо чи ийм чинь энэ гэх хэрэггүй гэд бас янз бүрийн ятгалгаар чамаг ингээд өөрөө чинь дуртай юмнаас ингээд дургүй болох юмнаас чинь салах янз бүрийн байдлаар хүмүүс янз бүрийн аргаар хүчээр болон одоо ивэр нэг мэдхэд өөрөө одоо чи ингээ гитар тоглох дуртай байсан бол тэр хүн ятгасаараад гитар тоглох чайгүй муухай онцгой. Тэр нь дургүй болох ч юм уу тий. Одоо ногоон ингээд би ногоон гэж юм хардаг байсан бол тэр хүн ятгасаараад одоо цэнхэр гэж харагддаг ч юм уу тий. Өөрөө чинь ингээд нөгөө үзэл бодолд ингээд нөлөөлөөд бас ингээд гэр бүл найз нөхд тэр хүний тэргэд ер нь нэмэгтэй хүнч баяр нь эхнэрийн ханд иргэд юм уу нөхрийн ханд иргэд ямар нэгэн айл дэмэлгүйгээр ингээд одоо өөртөө болсон юм яриад ч юм уу тий өөрийнхөө амьдрал ингээд нээлттэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд тэгж чадахгүй ямар нэгэн байдлаар ингээд гэр бүлийнхээ тухай ярьж чадахгүй ч юм уу найз нөхөдийнхээ тухай ярьж чадахгүй ингээд имидэг болцсон байх юм бол тэр хүн тэгэд өөрийнхөө байж чадахгүй байх юм бол энэ одоо галт хэлбэрийн бас хүчрхийлэл явагдаж байгаа шүү гэдгийг бас одоо эмэгтэй хүмүүстэй анхааруулах гэсэн. Би өөрөө ч гэсэн өөрийн мэдлгүй гар үрдэг зовдөг асуудлыг нь бол хүчрхийлэл гэж мэдж байгаа. Тэрнээс бас зүйлийг нь хүчрхийлэл гэж мэдэхгүй өөрөө явсараад нэлээд олон жилийн дараа ингээд одоо өөрөө ухаарад ойлгоод байж байгаа болохоор бас хүмүүсийг гэсэн бас тэр байдлаас
сэрэмжлээсээ битгий наачгийн байдалд ороосоо гэдэг үднээс бас энэ өөрийнхөө кейсийг ярьж байгаа. За тэгэхээр ер нь бол олон бүсгүүчүүд манаас тодорхой хэмжээнд яг манай энэ зочин шиг одоо хэлбэрээр хүчирхийлд орчиж байгаас олон бас цөөнгөө бас бүсгүүчүүд манаас байгаа шүү дээ. Тэгэхээр гэр бүл хүчирхийллийн ард одоо тийм ээ одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг газар тийм ээ эсвэл хүчирхийлд өрсөн бүсгүүчүүд маань одоо төр хамгаалах байранд хит хоног гараад тэгээ дараа нөгөө гарсныхаа дараа хүчирхийл ингээ үргэлжлэн яваад байдаг асуудлууд маш их байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр яг ямар арга хэмжээ авдгийг одоо Монголд одоо тийм ээ хүүхдийн эрх гэж яригдж байна. Нөгөө тал дээр эмэгтэйчүүдийн эрх гэж яригдсан шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг тоймтой яг ажил болж гин үү? Тэгээ хорон дээр хүртэл одоо нөгөө нэг юм юу ангилсан байдэн шүү дээ бас. Гэр бүлийн хүчирхийлэлд одоо өртдөг одоо хорон дээр бол бүх судалгаанууд байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ зүйл дээр нэг хэсэг одоо нэг арга хэмжээ аваад 14-өөс 15 хоног тухайн төр хамгаалах байрандаа байлгаж байгаа л нөгөө бүсгүй маань бол тэр насаараа байгаад тахгүй мэдээж гарна. Нөгөө хүчирхийлэгчид мэдээж хуулийн сануулга болон арга хэмжээг авна. Буцаад нөгөө хүмүүс маань эргээд нөгөө хүчирхийл гэдэг зүйлэн дахиад үүсээд чи намайг цагдаад барьж өгдөг. Чи наа өргөдлөө одоо миний буруугаас олж өг гэд ингээд өргөдлөө татаж ав гэд. Тэгээ нөө өргөдлөө татаа авчдаг. Өргөжлүүлээ дахид цагдаад өгөх юм бол алын шүү гэдэг ингээд дарамтлаад идэг маш олон хүмүүс байдаг. Энийг нөө бүсгүүчүүд маань илэрхийлж чаддгүй, гаргаж чаддгүй. Тэгээ тэр зүйлтэйгээ эвлэрж яваад идэг. Хожимоо одоо өөрийнхөө эрүүл мэнд болон одоо эд эрхтнэрээ хохирох амнасаа хүртэл алдах асуудал одоо сошиалар бол айгүй айхтар юм яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг ч гэсэн бас эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийллийн хохирчдын болоосоо гэр бүлийн хүчирхийлэл гэхээр л зоддог занждаг зүйлээс гадна бас биеийн хилэмжээр хандлагаар өөрийнх нь бүх зүйлийг хориглодог, хязгаарладаг, гарч орохын хүртэл хязгаарлаж ин хинтээ ярих, хинтээ уулзахын хүртэл одоо хинжээн гэдэг ч бас болохгүй зүйл байхгүй. Хүний эрхэнд халдаж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүдээс бас би нийгэмдээ олон кейсүүдийг олон бүсгүүчүүдийн бас болж байгаа бодит кейсүүдийг бас өөрсдийн одоо өөрсдөө хандаад маш олон эмэгтэйчүүд хандж байгаа байхгүй. Тэр дундаас бүсгүүчүүдийг сонгож байгаад энэ кейсүүдээ бас олондоос үргээд олон хүмүүсээс сурамж аваасаа ийм зүйл бас байдгийн байх шүү гэж мэдэж аав гэд энэ одоо төслөө бол одоо эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр та одоо энэ дэрчс кейсээ бидэнтэй хуваалцсанаас маш их баярлалаа. За баярлалаа. Тэр нэмжлэхэд одоо манай одоо энэ бүхнээс гарахгүй л асуудал гарцвал би сэтгэл зүйн боловсрол гэж боддог. Цаана янз бүрийн бас шалтгаан байдаг. Тэрнээс гадна одоо ингээд олон жил иймэрхүү амьдралд амьдсан эмэгтэйчүүд чинь ер нь өөртөө итгэлгүй болцсон. Энэнийг болох юм бол цаана сайхан амьдрал байгаа гэдэгт итгэж чадахгүй ч юм уу. Ер нь би өөр хүүхдээ ганцаараа өсгөн итгэлгүй болж штэ тийм ээ. Тийм сайхан амьдрал байдаг гэдэгт итгэж чаддаггүй байхгүй яг үүндээ бол. За санхүүгийн асуудал байна. Одоо ганцаараа бүр олон хүүхдээ хүмүүс бол хэцүү. Тэг яаж одоо нийгэм цалин хөлс нийгмийн амьдрал ямар байгаа вэ? Тэгэхэд би ганцаар өсгөж чадахгүй байх гэж өөртөө итгэлгүй байна. Тэрнээс гадна энэс салчвал сайхан амьдрал байгаа гэдэгт ер нь итгэж чаддаггүй байхгүй. Тэр хүн чинь ингээд сэтгэл зүгээр нь одоо чамайг би сайхан амьдрал чинь надаас салах юм бол сайхан амьдарч чадахгүй, хүүхдэд хийж чадахгүй ч юм амьдралаа авч чадахгүй гэд бүр нэг тийм ухамсартанд шингээсэн байдаг юм уу, итгүүлсэн байдаг. Тэр хүмүүнгээс харж байгаа хүмүүс ямар тэнгийг салчиж болдгоо юм баг. Яагаад салдгүй ингээд дээр хүлээнд амьдраад идэв ингэж хөндлөнгийн хүмүүс бол хардаг. Яг тэр амьдралд амьдарч байгаа хүмүүс бол угаасаа нүү тэр өөрийгөө ч хөндлөнгөөс харж чадахгүй тэр тойрогтой орчод юу н гарч чаддгүй байхгүй. Тэгэд манай анхны одоо цагтаад өглөөж гисэн одоо нэг 7 хоногийн сар байвчлах харах хэмжээ аав. Тэгэд хамгийн гол тэрнээс одоо тэрийг таслан зогсоох юм бол сэтгэл зүйн боловсрол гэх юм уу. Тийм юм гэж би одоо өөрөө хараад байгаа. Би өөрөө одоо симүүтэд хандаж үзсэн хороо дүүргийнхэн бас одоо энэ гэр бүл хүчирхийллийн төв юм гэсэн бас хандаж үзсэн байхгүй. Тэгэхээр тэд нар хандад ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр одоо миний хүсэж байгаа юм бол би одоо ингээ өөртөө итгэлгүй болцсон байна. Сэтгэл зүйн хувьд ингээд одоо сэтгэлээр унтсан байна. Би сэтгэл зүйн хувьд ингээ амар өвдсөн байгаа байхгүй. Тэгээ надад ингээ удаан хугацааны сэтгэл зүйн эмчилгээ ч юм уу тийм надад хэрэгтэй байгаа юм. Тэгжээж би өөртөө итгэлтэй болж энэ байдлаасаа ер нь бол гарна. Тэгэхээр манай одоо улсаас одоо тийм тусламж дэмжих юм ямар нэг арга хэмжээ байдгүй. Заавал нэг төлбөртэй хувийн сэтгэл зүйч авах юм эсвэл симүүтэд одоо үзүүлэхээр одоо 1-2 удаагийн л одоо уулзалт тийм. Бас одоо олон байнгын уулзах боломж байдгүй л ахал та. Гэхдээ ер нь тиймэрхүү чиглэлийн бол үнэхээр манай нийгэмд хэрэгтэй байгаа.
Тэг хүн цагийн 200 мянгаар ингээд байнга бас битүүч аваад өөрийгөө эмчилж чадахгүй шүү дээ. За одоо өсрээд за бүр 2-3 удаа уулзсан. Тэр чинь бүр 10-20 магадгүй эдэн жилийн туршид эмчилж ер нь идэх асуудал ахгүй тэр сэтгэл зүйн одоо асуудал чинь. Тэгэхээр манайд тэр талаас бол ямар нэгэн тусламж дэмжлэг улсаас бол байдгүй юм билээ. Нэг удаа ингээд сэтгэл зүйчтэй уулзах ч юм уу тэр хүмүүс ямар зөвлөгөө өгөх гэхээр та одоо байдлаа одоо ингээд одоо ингээд салвал ямар даваа тал байна, салахгүй бол ямар даваа тал байна. Тэг өөрөө шийдвэрээ гаргаал гэж ер нь хэлдэг юм байна. Тэгэхээр яг тэр шийдвэрийг гаргаад хүн салж болно. Тэр гэсэн ч гэсэн тэр хүний сэтгэл зүй бол бас идэхгүй. Бодохгүй нөгөө салалтыг даван тулах хэцүү гэдэг бас цааны мөчтэй л ахaltaа. Тэг бас энэ тал дээр гэсэн манай улс юм хийгээсэй гэж ер нь л хүсэж байна. Тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг бид нар шарч чатандаа бас мэдээж хууль хэлэлтийнхэн болон төр засаг маань тодорхой хэмжээнд бас хүрээсэй гэж би бас хүсэж байгаа. Тэгэхээр танд бас энэ дэж ярилцлага өгсөнд маш их баярлалаа.